Сайн байна уу? Өглөөний минь сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Сайн байцгаана уу? Намайг Цэрэншингийн оюун чим гэдэг. Би улсын тэргүүний 8 дахь цэцэрлэгт 2015 оноос одоо хүртэл багшийн туслахаар 10 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Миний ээж насаараа бага ангийн багш хийсэн. Ээжигээ багасаа хар багасаа дагаж авсгаад бага насны хүүхэдтэй ажиллах сонирхол ирч хүчтэй болсон. Тэгээд улсын тэргүүний 8 дахь цэцэрлэгтээ ороод одоо 6 бүлэг төгсгөж одоо 7 дахь бүлэг маань бага ангийн бага бүлэг аваад бурмаагчтайгаа ингээ хамтраад ажиллаа явж байна. Багш оюун чимгийн хүүхдийн хөгжих таатай орчин бүрдүүлэхэд анхааран өдөр тутмын цэвэрлэлийн үйлчилгээний чанарыг тогтмолжуул, цэвэр орчин бүрдүүлэн сургалт үйл ажиллагааны явцад хүүхдийн хувийн ариун цэвэр, зөв дадал хэвшил олгоход анхаарч хүүхэд бүрт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Эрүүл ахуй аюулгүй байдал энгийн дадал чадварыг олгох ажлыг улирал бүр сараар төлөвлөн өдөр тутмын үйл ажиллагааг чанартай зохион байгуулж байгаа ба жилийн ажлын төлөвлөгөөг ариун цэвэр, аюулгүй амьдрах ухаан, сэтгцийн эрүүл мэнд ба нийгэмшгүй гэсэн 3 чиглэлээр төлөвлөн ажиллаж байна. Хүүхдийн гар угаах таатай орчин бүрдүүлэн супер баттар үйл ажиллагааг сонирхолтой байдлаар 4 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба гарын ариун цэвэрт онцгойлон анхааран ажиллах бүлгийн хүүхдийн эрүүл мэнд, дадал хэвшил, аюулгүй амьдрах ухааны хөтөлбөрийн хэрэгжилтэд ажилтнууд тэмдэглэлт хийн, ахицыг үнэлэхэд эхлэлцэг 34.5%, явц 64%, 29.5%-аар ахисан үзүүлэлттэй байна. 2021 оноос манай цэцэрлэгт дэг шамруулах боловсролыг дэмжих төсөл хэрэгжиж байгаа ба энэ хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийн онцлогт тохируулан бүлгийн багш болон цэцэрлэгийн эмчтэй хамтран тохируулга хэрэглэгдэхүүнээр дамжуулан хүүхдийн онцлогт тохирсон хөдөлмөр засал, хөдөлгөөн засал хийж ахиц хөгжлийг тэмдэглэн багшид туслан ажиллаж байна. Сар бүр дэд сэдвийн хүрээнд хөдөлгөөн, эрүүл мэнд, сэтгэхүй, гарын жижиг булчин хөгжүүлэх хэрэглэгдэхүүнийг өнгө үзэмж сайтай чанартай хийж хэрэглээ болгон ажиллаж байгаа ба энэ хичээлийн жил бүлгийн багштай хамтран 38 төрлийн 900 орчим сургалтын хэрэглэгдэхүүн тарах материалыг бэлтгэн ажиллаж байна. Хүүхэд бүр авьяастай нэрмжит сарын аяны хүрээнд бүлгийн хүүхдүүдийг багштайгаа хамтран бэлтгэн оролцуулж багшийн сургалтын үйл ажиллагаанд тогтмол дэмжин туслаж ажилладаг. 2022 онд сургуулийн өмнөх боловсролын багш нарын дунд зохион байгуулагдсан шугамн бүжгийн тэмцээнд баг хамт олноороо тэргүүн бай. Үйл төвчний эвлэлээс зохион байгуулсан үйлдвэрчийн түмний дуулал 2017 багш ажилчдын урлагийн наадамд хамт олноороо тэргүүн байр. Дорнодын боловсрол 2023 хүндэтгэлийн тоглолтод хан уул бүжгээр амжилттай оролцсон. 2024 онд тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажилладаг багш ажилтны дунд үндэсний хэмжээнд 2 жил 1 удаа зохион байгуулагддаг урлагийн их наадам 2024-д багаараа 3 дугаар барьцалсан. Эх орны ирээдүй болсон инхри бяцхан үрсийг эрүүл чирэг зөв дадалтай иргэн болгож төлөвшүүлэх их үйлсэд зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаадаа баяртай байна.